очлуурыг дараарай. Өнөөдрийн асуулт хариултын маань хамгийн шилдэг асуулт. Мөг гэж яг юу вэ? A. Сайхан зүйлээр дүүрэн амттай хоолов. B. Арьс уушиг эцсийг гинтэж болох аюултай эмгэг төрүүлэгч дүү. Эсвэл C. Жишээлбэл сэтгэлийн хямралыг арилгахад тусалдаг сэтгцэд нөлөө бүхий эмүүдүү. Хариулт нь A, B, C. Яаж ийм байж болох юм бэ? Мөгийг илүү ойроо суулгах цаг нь болжээ. Ойлгож байна уу? Эрүүл хэм маяг нэвтрүүлэгт тавтай морил. Юуны өмнө бид бүгдээрээ мэддэг ой дургадаг мөгийг ойроос харцгаая. Судлаачдын тооцоолсноор дэлхийд даяар 5 сая зүйлийн мөг ургадаг байна. Одоогийн байдлаар ердөө 120 мянгыг л шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тэмдэглэж тайлбарлаад байгаа юм байна. Тэдний нэлээд хэсэг нь хүмүүс бидний хувьд тэжээлэг хоол болдог. Үүний ихэнх нь базидиомицетийн бүлэгт багтдаг бөгөөд үүнд порчины товчлуур мөг зэрэг орно. Гэхдээ трюфел морал зэрэг зарим төрлийн аскомицетийг амттай эрүүл хоол гэж тооцдог. Хэрвээ та өөрөө мөг хайж байгаа бол яг ямар мөг түүх, ямрыг идэж болох талаар сайн мэдлэгтэй байгаарай. Мөг бидний дан ганц бидний нүдэнд үзэгдэхээс хол илүү. Мөгөнд арьстай хүмүүс эсвэл атопик дерматит үүсэх хандлагатай бол мөгөнцөр газар авч болно. Бол юм шүү дээ. Энэ чамайг илүү сайн амьсгалуулж, сонсуулж, тайвшруулж, ядаргаагч нь тайлж, өвдөлтийг чинь намдах болно. Энэ чамайг яг энэ үчид чинь авчирдаг. Яг одоо энд байснараа байгаль дэлхийтэйгээ нэг болох болно. Гэвч нөрөө угол хүмүүсийн зан үйлийг хийлгүүгээр зөвхөн аялах сонирхолтой жуулчдтай л ажилладаг. Тосгонд мөгийг богшгол зардаг. Гэхдээ энд темаскал үүний нэг хэсэг. Хэрвээ хинэгэн мөөг л авъя, темаскал хэрэггүй гэвэл би хар тамхины намайчин зам дээр хүлээж байгаа. Би бөөхөн гэж хэлдэг. Гарч ирэхдээ толгой нуруугаа мэдрээрэй. Саунд орсны дараа хүйтэн шүршүүрт орно. Францаас ирсэн Флориан бүгдийг туршиж үзэх хүсчээ. Темаскал дараа нь хатаасан шидэт мөгийг турших болно. Хагас цагийн дараа псилоципин үйлчилж эхэлнэ. Яг л байгаль чамтай харилцаж байгаа юм шиг. Ердийн үед нэвтрэх ямар ч боломжгүй харилцааны онцгой хэлбэр шиг л. Дараа нь сайхан байдал, амар амгалангийн мэдрэмж. Хүрээлэн байгаа орчин байгальтайгаа холбогдоод л. Ялангуяа энд Сан Хосе дель Пасифико бол үнэхээр гайхалтай газар. Мөгний тухай мэдлэг олон мянган жилийн турш Оксакачуудад уламжлагдсан иржээ. Элизабетийн гэр бүл хэдэн үеэрээ шидэт мөнхтэй холбогдож амьдарсан байна. Энд сэтгэл санааны асуудалтай хүн сэтгэл зүйч рүү явдаггүй. Тэд 3-аас 4 цаг үргэлжилдэг аяллахаа үеэр мөгийг иддэг. Ингэж л тэд хариултаа олох гэж оролддог. Хүүхдүүд хүртэл заримдаа баг тунгаар хэргэлдэг. Хэдэн жилийн өмнө эмээ эхэн сэмээ хоёр нэг өдөр нас барахад Элизабет өгөндөө жаахныг өгсөн байна. Тэр эхэн сэмээтэйгээ уулзаж салах ёс гүйцэтгсэн гэж бидэнд хэлсэн. Аялал 1 цаг үргэлжилсэн. Гэхдээ бид жаахан тунгаар л өгсөн. Тэр цагийн дотор л өмнө нь дарж байсан сэтгэл хөдлөлөө гаргаж чадсан. Мөг чухам яаж үйлчлэх нь одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ донтуулах үйлчилгээгүй бололтой. Гэвч тэдгээр дагуулагддаг псилоцибин нь сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг. Герман зэрэг хэд орнд судалгаа үргэлжлэж байна. Сэтгэл зүйч Кармин Амаскуа мөгийг идэх чадвартай гэдэгт итгэж байгаа. Шинжлэх ухаан, сэтгэлийн хямрал, түгшүүрийн эмгэг, гэмтлийн дараах стрессийн эмгэгийн үед юу тохиолддгийг ойлгоогүй хэвээрэл байна. Энэ өвчнүүдийг эмчлэхэд одоо хэрэглэж байгаа эмүүд төдийлөн үр дүнгүй байдаг.
Харин одоо псилоцибиний тусламжтайгаар тархины бүтцийг бүрмөсөн өөрчилдөг молекулыг илрүүлж сэтгцийн эмгэггүйгээр амьдрах боломжтой болж байна. Гэсэн хэдий ч Кармен Амсква псилоцибин бичиж өгөх боломжгүй. Аль биесээр угуул соёлоос гадуур энэ хууль бус хар тамхи хэвээр байна. Гэхдээ тэр мөгийг интернетээр өөрсдөө олж авдаг өвчтнүүдтэй ажилдаг. Марисела Даниэлд нар 3 сарын турш псилоцибиний баг тунгаар ууж байгаа ч. Ийм бага тунгаар хорвоотой танилцах ийм амархан гэж би огт төсөөлж байгаагүй. Тиймээс бид оролдож үзэхээр шийдсэн. Учир нь бид энэ гариг дээр байгаа бүхэл хүмүүсийн талаар сэтгэл түгшүүртэй байдаг. Тэгээд үүний үр дүнд энэ бидэнд маш сайн нөлөөлсөн гэж би хувьдаа бодож байна. Хүмүүсийг ингэж их тайвшруулдаг зүйл яагаад ийм битүүлэг хуулиар хязгаарлагдах ёстойг би ойлгохгүй байна. Одоогоор псилоцибиний хуульчлах судлах ажлын талаар хэлэлцэж байна. Гэсэн хэдий ч Наваро Тенскалерио үүнийг хуульчлах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Тэрний хувьд мөөгний аяллыг байгальд л хийх ёстой. Мөөгийг хотод хэрэглэвэл үйлчлэг нь адилхан байхгүй. Чи бүрэн стресст орж мөөг идэж илүү их стресстэж илүү их мэдрэмтгий болно. Сандарсандаа цонхоор үсэрч ч магадгүй. Судалгаанууд 2 жилийн дараа үр дүнгээ өгөхөөр төлөвлөж байна. Түүний дараа л сэтгцэд нөлөөд мөөгийг ангаахын хөлийн зөвшөөрөх хэсэг нь тодорхой болно. Та юу гэж бодож байна? Бидний дараагийн нэвтрүүлгийг сонирхолтой, бие хөгжилтэй, эсвэл сургамжтай гэж бодож байна уу? Дараагийн нэвтрүүлгээрээ олж мэдээрэй. Дараа уулзцай эрүүл хэм маяг нэвтрүүлэг.